төрийн банк жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой санамж жижигт гараа сэзэрлээ. Энэ санамж жижигний хүрээнд 3 жилийн хугацаатаагаар 16 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Төр засгийн байгууллагууд болон агентлаг хүчтэйгээ бид нэр одоо цаашдаа төлөвлөгөө гаргаад хамтран ажиллах гэрээ байгуулад ингээ явна. Өнөөдрийн үед бол анхдагчаар одоо жижиг дунд үйлдвэрлэлийн газар маань хамтран ажиллах гэрээ байгуулад ажиллаж байна. Нийт 16 чиглэлээр хөтөлбөр боловсруулад 3 жилийн хугацаанд бол ингээд хөтөлбөр хэрэгжиж явах юм байнамаа. Тэгээд энэхүү хөтөлбөрийн хүрээнд бол нийт одоо энэ ард иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бид нар одоо санхүүгийн боловсролыг хүргэн. За дээрэс нь одоо санхүүгийн бүтээгдэхүүнийгээ бол одоо дөрвөн шуурхай хүртэл дээр бол хамтран ажиллах болно. Тэгээд улс эх оронд бол нийгмийн дундаж давхар гэдэг бол нэлээд ач холбогдолтой улс орныг одоо авч явдаг ийм давхар байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол нийт хүн амын 70 орчим хувийн нь бол дунджаас доогуур одоо орлоготой байна гэсэн юм статистик тоо байдаг. Төрийн банкны нийт 2 сая 400 мянган харилцагч нарын хувьд ч гэсэн ер нь бол 70% нь бол дунджаас доогуур юм орлоготой байгаа. Тэгэхээр эдгээр одоо харилцагч болон иргэдийгээ бид бүхэн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн газартайгаа хамтраад одоо банкны бүтээгдэхүүн үйлчлэгээр бол дэмжиж нийгмийн дунд давхрыг бол бий болгох тал дээр хамтран ажиллах юм байна. Бид бүхэн бол одоо ингээд төлөвлөгөөгөө боловсруулад сая төлөвлөгөөнд гараа ирж зурчлаа. Тэгэхээр энэ 12 сараас эхлээд бид бүхэн бол төлөвлөгөө хэрэгжээд эхэлнэ. Төрийн банкныхаа одоо үүсгэн байгуулагчны 12 жилийн хойно өдөр бид нар санамж жижиг зурж байгаадаа их баяртай байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид дундаж давхаргад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах. За энэ бол мэдээж одоо зээлийн үйл ажиллагаа байгаа. За мөн одоо Төрийн банкны аймагуудын салбар дээр бол бизнес инкубатор төв байгуулах замаар зөвлөх үйлчилгээ үзүүлж одоо бизнес эрхэлж байгаа зээл авч байгаа иргэн аж ахуйн нэгжүүдтэйвэл одоо зөвлөх үйлчилгээгээр хангах алдаа дутагдлыг нь одоо илрүүлж алдахгүй байх энэ одоо боломжуудыг олгоно гэсэн үг. За гуравт нь бол мэдээж хүний нөөцийн асуудал байгаа. Энэ дээр хоёр тал хамтраад бас тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ингэж төлөвлөгөөндөө тусгаж өнөөдөр ойлголцож эхэлсэн. Ингээд одоо энэ бол тодорхой үр дүн гарч Монголын дундаж давхаргийнханд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үр дүнгээ өгсөн ийм арга хэмжээ болно гэж итгэж байна. Монгол улсын төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд бүгд Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, дундаж давхаргыг бий болгох дээр бүгд гар бие оролцох ёстой гэж ойлгож байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажил дээр хамгийн анхдагч болж засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрлэлийн газар энэхүү үйл ажиллагаанд одоо анхдагч нь болж санамж гарын үсгэж зурсанд баяртай байна.